За баярлалаа. За энэ оруулж ирж байгаа хуулийн төсөл бол дэмжиж байгаа. За илүү адил гадаад бодлогын байнгын авраа бол ялангуяа энэ эдийн засгийн үйл амьдралтай холбоотой энэ Монгол улсыг одоо эдийн засгийн хувьд олон улсад нэр хүндийг унгах, за хүнд байдалд оруулах ийм нөхцөл байдлуудаас аль болохоор одоо хурдан дүргэн гарах, за үүнд одоо шаардлагатай хууль эрх зүйн орчнуудыг одоо сайжруулах, холбогдох шийдвэрүүдийг гаргах чиглэлээр бол ер нь нэлээд идэвхжүүлэн ажиллаад байгаа л гэж одоо энэ аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд бол тэгж л ойлгоод байгаа. А гэтэл бол бидний энэ үйл ажиллагаанаас үл хамааран гарч байгаа шийдвэрүүд бол олон улсын жаахан тааруу ийм талдаа бол гараад байгаа. Тухайлх юм бол одоо тэр саарл жагсаалтанд орсонтой холбоотой асуудал. Одоо эндээс би тодруулж асуух гээд байгаа юм бол энэ татварын асуудлаар одоо хамтран ажилладаг улсын жагсаалтанд оруулах ийм шийдвэр гаргагдсан юм байна. Тэгэхээр энэ саарл жагсаалт энэ хоёр одоо хоорондоо холбоотой байгаа мó? Энэ талаар нэг тайлбар өгөөч гэж. За хоёрдугаарт бол бид 19 оны 3 сарын 22-нд татварын багц хуулийн энэ шинжилгээг баталсан. За мэдээж олон улсын одоо энэ байгууллагт эзэсэнтэй холбогдуулаад үүнтэй нийцүүлээд хуулийн одоо шаардлагуудыг биелүүлсэн гэж байгаа. А гэтэл бол олон улсын тавигдж байгаа, олон улсын зүгээс тавигдж байгаа шаардлагад нийцүүлэхийн зэрэгцээгээр энэ дотоодын аж ахуйн нэгж иргэд байгууллагынхаа энэ бизнес үйл ажиллагааг дэмжих чиглэлээр одоо энэ ямар нааштай гэрэлгээтэй өөрчлөлтүүд оруулсан бай. Энэ дээр одоо нэг тодорхой болцоо үйл тавьч одоо хариулт өгөөч гэж. За нөгөө талаар бол энэ олон улсын гэрээ конвенц бол үндэстэн дамнсан компани бүсүүдтэй холбоотой. Энэ үндэстэн дамнсан одоо том компаниудын үйл ажиллагаа эрчимжиж байгаа, өргөжж байгаа үнэтэй холбоотойгоор энэ конвенцийн гол одоо зорилт бол үүнд чиглээд байгаа гэж үзэж байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг манай улсын хувьд одоо бидний сайн мэдих оюу толгой ирээдүйн компани үндэстэн дамнсан ийм одоо компани. Өшөө одоо ямар үндэстэн дамнсан компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж байна. За оюу толгой ирээдүйн бол бид мэдж байгаа. Ямар хэмжээний гэрээ хийсэн бilé? Энэ гэрээгээр хүлээсэн үүрэг энэ төсөвт одоо тэр их баялагтай харьцуулах юм бол харьцангуй багахан хэмжээний одоо татварыг бол Монгол улс өөрөө авч чадахгүй. Нөгөө том үндэстэн дамнсан компаниуд бол энэ татварыг өгөхгүй. Шүүхтэр одоо заргатаа заалгаатай ингээ өнөөдрийг хүртэл явж байгаа. Тэгээ энэ нөхцөл байдлуудыг нэг танилцуулж хэлж өгөөч гэж. Ийм нэг 3 төрлийн асуулт байх юм. Баярлалаа. Хурлаатар сайд хариулъя. За аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо бол энэ Монгол улсын гадаад одоо хууль эрх зүйн орчныг сайжруулах, за Монгол улсаас одоо авах гэж байгаа одоо зээл хэлцээрүүдээр итгэл санаачлагтай дэмжиж ажиллаж байгаа. Энийг бол би одоо зайлшгүй хэлэх ёстой гэж одоо ойлгож байгаа. Тэгж өөрөө үзэж явж байгаа гэдгээ би бол нэгдүгээрт нь хэлье. За хоёрдугаарт нь энэ саарл жагсаалт энэ өнөөдрийн ярьж байгаа зүйл хоёр бол хоёр тусдаа өөр зүйл шүү. Саарл жагсаалт бол мөнгө угаах терроризмын эсрэг жагсаалт. Монгол улсад бол энэ асуудлыг зохицуулсан хууль нь нөгөө мөнгө угаах терроризмын эсрэг хууль гэдэг байгаа. Тэрүүн дотроо тэр бүх зохицуултуудыг бичсэн байгаа. Ямар хороо байх ёстой, ямар хяналтын зөвлөл байх ёстой, ямар байгууллага, ямар үүрэгт оролцох уу гэд тэрийг нь маш тодорхой заагаад өгсөн. Өөрөөр хэлбэл одоо хууль бус мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах. За тэрүүний дотор тэрүүгээр одоо дэлхийн нийтийн өмнө тулгамдаад байгаа терроризмын асуудлыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлыг шийдэх ийм зорилт. Ийм ч учраас Монгол улс энэ мөнгө угаах терроризмын эсрэг энэ хуулийг батлаж сая таавд нөгөө Парист болсон хурлын өмнөх энэ хуулиндаа өөрчлөлт оруулсан
зүйл. Тэгэхээр тэр хуулиар зохицуулагдж байгаа асуудлаа гэдгийг би тусад нь хэлье. За энэ бол өөрөө өнөөдрийн ярьж байгаа зүйл бол энэ татврын одоо асуудал. Татврын асуудлаар Монгол улсыг бол хамтарч ажилдгүй орнуудын тоонд Европын жагсаалтанд орсон байсан. 12 сарын 5-нд ороод 1 сарын 23-ны өдөр бол гарсан байдаг. 49 хоногийн дотор бол гарсан байдаа гэдгийг би бол хэлмээр байна. За энэ дээр одоо Хүрлбаатар энэ зүрхсэн юм яриа байдаг. Тэр үед нь тааваг данзаа цаг хугацааны хувь сайн санаж байгаа бол над дээр нэг хориг тавьчихсан байх үеийн цаг хугацаатай бол давхцаж байна гэж би одоо харж байгаа гэдгийг би бол хэлье. За тэгээд одоо бол бид нар нэлээд санаачлагтай ажилласан. Их хурлч гэсэн бол энэ дээр маш сайн дэмжиж өгсөн. Ялангуяа тэр Global Forum, Webst хэлсэн, татрын хуулийг одоо шинжилсэн. Одоо энэ конвенцэд нэгдэх юм бол бидний хувьд одоо хүлээх үүргээ бол бүрэнсэн биелүүлчих. Тэгээ одоо зөвхөн хэрэгжилтийн чиглэлээр тэр олон улсын байгууллагуудаас бид нар хамтраад ажиллах ийм боломж бол бүрдээд явах. Яг энэ дараагийн одоо Батэрдэн гишүүн асуусан асуулттай холбоотой. Яагаад гэхээр энэ үн шилжүүлэх замаар одоо ашиг бууруулдаг энэ туршлага бол Монголд үнэхээр байхгүй. Тэгэхээр бид нар яах аргагүй энэ вебсээс энэ чиглэлийн мэрэгчлэтнүүдийг авч ажилуулж хамтарч одоо сургах татврын албан дээр яг энэ чиглэлээр тусгай тийм нэгж бүтэц байгуулах чиглэлээр бол ажиллаж байгаа. Ингэснээрээ бид нар үндэстэн дамсан компаниудаас авах ёстой татварыг гүйцэд авдаг, бүрэн одоо болох авдаг болно гэж одоо үзэж байгаа. Одоо Монгол улсад үндэстэн дамсан тэр гол компани нь бол одоо дэлхийд даяар үйл ажиллагаа явуулж байгаа Rio Tinto-гийн одоо энэ оюу толгой компани байна. Тэгэхээр энэний Rio Tinto оюу толгой компани бол одоо дэлхийд даяараа одоо дамжсан тэр сүлжээгээр худалдаа арилж байгаа хийдэг. Тэгэхээр бид нар ямар нэгэн мэдээллийг бол энэ байгууллагад элсэж одоо элснээрээ бид нар яг татрын зорилгоор бүх мэдээллүүдийг одоо авах боломж бол бүрдэнэ. Зөвхөн мэдээлэл авахаасаа гадна Босно. За, тодруулах 1 минут. Батэрдэн Бадмааны богино Батэрдэн гэж. Сангийн сайдаас одоо асуухад энэ оюутлогын ритмтэй холбоотой энэ татварын маргаан ер нь ямар шатанд явж байгаа. Одоо хэл амгүй Монгол улсад өгдөг татвар өгч байгаа юу? Бас л дахиад луунжаал нөгөө шүүхээр явдгаараа яваал дахиад хойшлуулаад өгөхгүй юм одоо төвшөнд байгаа юу? За тэгээд дөрөвний асуусан тэр бидний ер нь татварын багц хуулийн шинжил хийснээр энэ аж ахуй нэгж иргэдэд ямар одоо эерэг ийм зохицуултыг хийж бай давчхан хариулаад өгвөл. Хүрлбаатар сайд тодруулаханд хариулъя. 1 минут. за татврын багц хуулиар бол нэлээд олон өөрчлөлтүүд хийсэн. Бид нар бол хамгийн гол нь нөгөө хөв хэмжээг буулгасан, тайлагнах асуудлыг хэлбэр болгосон. Одоо нэг 8 нэрийн бараач тэр Эрдэнэт үйлдвэрч тэр ялгаа авахгүйгээр тутам тайлан буюу жил 4 удаа тайлан гаргадаг бол энийг зарим жижиг аж ахуйн нэгж жилдээ 1 том 4 1 2 4 гэсэн ийм одоо гаргадаг. Бүх тайлангуудаа цахимаар өгдөг, баталгааждаг. Хөв хэмжээнүүдийг ерөнхийд нь нэлээдэн бүгдийг буулгасан. Жижигэрхээс хамгаалж нөгөө шаталт шилждэг босхыг өндөрсгөж 2 дахин өсгөж өгсөн. Зэрэг нэлээд олон одоо тийм өөрчлөлтүүд хийсэн. Энийг бол би Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд бол хэрэгтэй одоо өөрчлөлтүүд орсон гэж одоо үзэж байгаа. 20 оны 1 сарын 1-ээс